За сайн байцгаана уу сонсогчдоо. Манай Wheel of Fortune подкастын 23 дахь дугаар та бүхэнд хүрч байна. За энэ дугаараараа та бүхний хүсэн үлээсэн хилэнцгийн ордны мандалтыг ярихад бид хоёр бэлэн болсон байна. За тэгэхээр хилэнцгийн ордны мандалтыг хүлээжсэн хүмүүсээвэл энэ партныг болон дараа нь орох парт 2-ыг ер нь бол сайн сонсоорой гэж хүсмээр байна. За тэгээд уламжлалаа хэлчихье. Ascendant буюу мандалт орд маань хоньны орд байна. За тэгээ нар маань угаасаа жинлүүрийн ордон дээр байгаа. За тэгээд сар маань болохоор зэрэг цараа ихрийн ордон дээр байна. Тэгэхээр нэлээх юм ярьсан л өдөр болох гээд тах шиг байна тий. Тийм байна. За хилэнцгийн ордны мандалттай алдартай хүмүүсээ ярий. Katy Perry байна. За бидний Star булан дээр онцолж ярьсан Lana Del Rey. За Grace Kelly байна. За тэгээ Taylor Swift, Justin Bieber гэрсэн. Тэгээд тэрийг бас сонсорой хүмүүсээ. Justin Bieber яг өөрөө хилэнцгийн ордны мандалтай. За тэгээ Vladimir Putin. Москва. За Россия. За тэгээд Nicole Kidman. За тэгээд Edith Piaf. За тэгээд David Lynch зэрэг энэ алдартнууд байна. Тэгэхээр энэ алдартнуудыг ерөөхдөө төсөөлөд үзэх юм бол та яг хилэнцгийн ордны мандалтай хүнийг бас харж болно. Тэгээд бас амьдралуудыг бас сайн судлах юм бол хилэнцгийн ордны мандалтай хүн яг ямар амьдралаар амьдардаг вэ гэдгийг бас ингээд мэдэх боломжтой. Одоо жишээлбэл Edith Piaf болохоор зэрэг бас нэлээд tragic буюу жоохон гонигтай амьдралтай хүн. Тэгэхээр бас жоохон магадлалын нөлөөгөөр бас мэдэх боломж бас байгаа. За одоо ингээд шууд яг ерөнхий хилэнцгийн ордны мандалтай хүний шин чанарыг нь ярья. За анх уулзахдаа болохоор зэрэг үнэхээр тийм хүчтэй сэтгэл төрүүлж чаддаг болохоор ихэвчлэн хүмүүс хилэнцгийн ордны мандалтай хүмүүсийг ярьдаг. Яг тэр одоо жишээлбэл тэр охин ингээд гисэн тэр залуу гисэн гих мэтчлээ яг ингээд бусдад яригдах тохиолдол маш их байдаг. Тэгээд нэг л тийм цаанаасаа тийм нууцлаг тийм болохоор анхаарлыг чинь маш их татдаг. Тийм болохоор Lana Del Rey, Justin Bieber гэж жоохон хилэнцгийн ордны мандалтай хүмүүсийн хоёул амар онцлж яриад исэн баг гэж бодож байна. Анхаарал татгах хүмүүс ч гэдэг уусаа. Тэгээ ингээд яг ороод харангуут дандаа ингээд Scorpio Rising плута ихтэй хүн байдаг. Тэгэхээр тийм байна. Тийм тэгэхээр плута ч нугасаа тэргүү хамгийн муу бол хамгийн сайн болохоор бийж байгаа ах. Тэгээд үүгээрээч бас сая ярьсных хилэнцгийн ордны мандалтай хүн амьдралын хамгийн сайхан болон хамгийн муухай хоёрыг хоёуланг нь үтцсэн байдаг. Тэгэхээр муугийн ч үтцсэн, сайнын ч үтцсэн гэсэн үг. Ер нь бол амьдралын хар баруун зүйлсийг үргэлж туулж явдаг гэж хэлэхэд буруудах бах. Тэгээд тэрийгэж судалдаг ингэж туршлах суудаг гэсэн. Бас амьдралд ерөөхдөө бүх ямар нэгэн зүйл хизээч нэгэн хэвэн байдаггүй гэж боддог. Бүх зүйл өөрчлөгдөх шаардлагатай гэж үздэг. Тэгээд амьдрал хэцүү байсан ч гэсэн хизээч бууж өгдөггүй. Юу ч ялан дийлдэг. Яг амьдралын сургаалыг ойлгоод тийм гайхалтай туршлага болгож хувиргадаг тийм хүмүүс. Тэгэхээр бас их сайхан хүмүүс шүү. Ер нь л ихийг туулдаг. Тэгээд тэр хэмжээгээрээ тэрийг давж чаддаг хүмүүс байдаг болохоор бас ер нь нэлийн хатуужилтай гэж хэлж болох байц. Тийм хүмүүс аа. Сэтгэлийн тэнхээ аягүй сайтай. Тэгээ ерөнхийдөө ойлгоход маш хэцүү байдаг л та. Хилэнцгийн ордны мандалтай хүмүүсийг яагаад бол маш гүн тийм mysterious зүйлээр өөрийгөө халахалж идэг болохоор. Тэг бас жоохон хөндөй ч юм уу те. Юмнуудаа ингэж нуудаг. Хүмүүснийх одоо мэддгийг хүсэхгүй ч юм уу ингэж хаана нуудаг тийм занч нартай байж болдог. Ерөөдөө хувийн орон зай гэдэг бол хамгийн их чухал гэж үздэг. Тийм ч болохоор ерөөсөө амьдралаа бусдад дэлгээд идэггүй. Яг бүр наад захын нэг жижигхэн зүйлээ л хэлнэ. Тэрнээс бүр ингээд дотор нуугдж байгаа тэр зүйлүүдээ ер нь бол хизээч хэлэхгүй. Яагаад гэвэл бас хүнтэй нэг дотносхийг хүсдэггүй болохоор. Тэгээ эргэн тойрны хүмүүс нь ерөөдөө тэр хилэнцгийн ордны мандалтай хүний амьдралд яг юу болоод байгааг ерөөсөө мэддэггүй. Яа тэгвэл сайн нууж чаддаг тэрийгэ ч хэлхийг их хүсдэг болохоор. Тэгээ тийм болохоор яг хилэнцгийн ордны мандалтай хүн чиний ингэж дотны найз байх юм бол чи өөрийгөө бас үнэхээр ингэж үнэлэх хэрэгтэй. Яг хилэнцгийн ордны хүнийг ч гэсэн үнэлнэ, өөрийгөө ч гэсэн үнэлнэ. Яагаад гэвэл тэр хүн чамайг сонгож өөр дотор байгаа бүх зүйлүүдийг хэлж байгаа болохоор зүгээр л ингэж
Ийм сонгогдсон юм гэдэг шигтэй chosen Chosen. one. Мянган будаанаас дүүний үзүүртэй нэг тогтно гэдэг шиг. За тэгээд хилэнцийнхэн болохоор зэрэг нэлээд их тууштай, төвчээртэй. Тэгээд хамгийн гол нь үнэн зүйлсэд дуртай. Хизээж худал хийхгүй. Тэгэхээр одоо жижигэн ч гэсэн худлаа хийхгүй гэсэн үг юм хүмүүс. За тэгээд бас амьдралын учир шалтгааныг маш их хайдаг. Тэгэж гүн гүнзгий зүйл эсвэл харахуугаас их хайгаад идэггүй. Тэгээд угаасаа чи бодод үзтээ нөгөө Halloween шүү дээ. Хилэнцээ ордны үйлрэлт болдог. Тэгэхээр бас их бодовштой. Тийм биш үү. Mysterious, жоохон creepy. Yes. Магадгүй тийм нөгөө нэг аимшигын кинод бас дуртай байх магадaltaй. Тэгээд амьдралд юу ч тохиолдсон хөл дээрээ зогсдог, хатуу жилтэй төвчээрдэг хүн. За яг усны орд ч гэсэн маш хатуу жилтэй гэсэн. Яг Pisces маань байсан бол дээ. Өөрхий Sweet Pisces маань байсан бол нэг зүйл болсон ч гэсэн намайг ингэчлээ, би ингэчлээ гэд ерөөдөө бол тэгэх магадaltaй. Харин хилэнцээ ордлохоор зэрэг эсэргээрээ энэ зүйл гарч ирсэн ч гэсэн тэгээ явах вэ. Би угаасаа тэр төрхөд давна. Тэгээд болчихоо гэж явж байгаа л тавчдаг. Яа тэгвэл доктортой тий фиксд шин чанарнаас нь хэлж байгаа. Тэгээд усны орд дундаас угаасаа л амар жоохон хэрцгийн штэ. Тийм л тий. Тэгээд маш гүн гүнзгий байгаа учраас бүх зүйлүүдийг маш гүн гүнзгий мэдэрдэг. Жижигхэн зүйлийг ч ингээд маш томоор ингэж мэдрэх тохиолдол байдаг. Тэгэд ихэвчлэн ганцаарддаг. Тимч болохоро бусдад буруугаар ойлголтдог. Бусд хүмүүс яг ихэнхдээ за энэ угаасаа тий антисошиал гэж бодох ч юм уу тийм тохиолдол ирдэг. Энэ угаасаа амар дарк ингээд ерөөс хүнд юу бас дэлгэдэггүй. Бас хүнд сонин хүн гэж боддог ч юм уу. Тийм тохиолдол их байдаг. Хаанх ер нь хилэнцээ ордын мандалт хүнийг харахаар ер нь айгүй чимээгүй дуугүй тийм нэг юм дарк одоо тийм мэдрэмж боод идэг яа тийм. Тэрнээс болоод амар сонин хүн гэж ойлгодог. Тэг яг ингээд яриад үзгэр ч юм уу те бусад ордны нөлөөллөөр нь ингээд холбогдоод үзэхээр зүгээр л ингийн те оршихуй байдаг. Тэгтээ амар ганцаарддаг ч юм уу тиймэрт байдаг. Тэг яг яриад үзэхээр маш гүн гүнзгий зүйл их ярьдаг те. Зүгээр л яг үхлийн дараах амьдрал байдгүй юу гэх мэтчлэн зүйлүүдийг яг маш гүн гүнзгий мөртлөө маш харанхуй зүйлүүдийг ярьж чадна гэсэн. Заримдаа бүр астрологиг бүртэл амар судалсан байх тохиолдол байдаг. Яа тэгвэл өөрөө тийм юмны утганд дуртай болохоор. За тэгээд яг материал орттой адилхан сэтгэл хөдлөл нүрэн дээр ил гаргаад идэггүй. Тийм болохоор яг ихэнх хүмүүс яг өнгөцгөн хэсгийг л мэддэг. Тэгэхээр одоо жишээлбэл яг дотроо маш их баярлж байгаа гэж бодсон шүү дээ. Тэнгүүд гаднаа зүгээр л юм муу хардаг ч юм уу тий. Нөгөө нь за энэ хүн надад дургуун байна да гэж бодох ч юм уу. Тэсэн чи яг үндэ дотроо маш их хайртай тий. Тийм тохиолдол байдаг. Иргэн тойрны хүмүүс нь болохоор зэрэг яг хилэнцээ ордныхны дотор яг юу болоод байгаа юм бэ гэдэг маш их мэдхийг хүсдэг заяа. Бүр яг ингээд энэ хүн юу бодож байгаа бол юу мэдэрч байгаа бол тий. Угаасаа маш их нууцлаг байгаа даа шүү дээ. Тийм болохоор ингээд нууц зүйлийг мэднэ гэдэг яг хүний хувьд маш их сонирхолтой шүү дээ. Тэнгүүд маш их тэгж тань мэдхийг хичээдэг ч гэсэн хилэнцээ ордныхан үгүй баяртай. Гэт нэг хаалт тавьчихдаг гэсэн. Энд нэг хаалтай байна гэдэг шиг. Баяртай гэдэг шиг зүгээр л ингээ хаачдаг. Яагаад гэвэл яг хилэнцээ ордныхны ингэж итгэлийг нь олох маш их хэцүү байдаг. Хүмүүсийг унших чадвартай зөв нэг хараал уншина. Яг нөгөө хараал гэдэг шиг ингээд шууд за энэ яг энэ хүн байна да. Энэ яг ийм хүн байна да. За тийм болохоор энэ хүнд нэг итгэх хэрэггүй юм байна. Гэт тэнгүүдээ хамгийн гол нь тэгэж хараад мэдж байгаа зүйл нь ихэвчлэн зүүн сонтой холбоотой байдаг. Усны ордны зүүн сон. Зүүн сонгороо яг тэр хүний сайн хүн үү, муу хүн үү, итгэж болох хүн үү, болохгүй хүн үү гэдгийг мэддэг учраас яг нууцаа чамд хэлвэл чамааг баг бүр анх уулзагт чинь те аль эзний мэдсэн. Тэгэл за энэ яг итгэж болох хүн мүү юм байна да гэж бодсоор байгаад магадгүй 4-5 жилийн дараа хэлдэг ч юм уу те. Чи 4-5 жилийн өмнө миний нуугдчихсэн зүйлийг мэдмээр байна уу гэж. Чи 4-5 жилийн өмнө чи миний chosen one болчихсон байсан шүү дээ. Ерөөдөө тэгдэг. За тэгээд нэг өөрийнх нь тийм үзэл бодлыг батлах нотлохоо байхгүй ч гэсэн бүх зүйлүүдийг зөнгөрөө зөв гэж мэддэг.
тэр өөрийнхөө бодсон зүйлийг зөв гэж мэддэг. Хэрвээ та бүхэн манай бас хилэнцэн ордны ерөнхий шинжнэр дээр ярьж исэн юмыг сонсч исэн бол ерөнхийдөө тэр шинжнэртэй айгу төстэй. Тийм. Тэгээд бусад амьдралын салбарууд нь ямар хандах нь бол гол чухал нэг даач тээ. Тэгэхээр part 2-оо маш их сайн сонсороо гэж хэлье. За тэгээд яг шинэ хүнтэй танилцахдаа ч гэсэн ингэж зүүн сонгоо ингэж сонсоод байгаа шүү дээ. Мөн бас хуу шинэ төсөл эхлүүлэх эсвэл шийдвэр гаргахдаа зүүн сөндөө илүү их мэддэг. Одоо жишээл investment байлаа гэж бодъё л да тий. Тэгэх юм бол за энэ ингээд хөрөнгө оруулалтыг би оруулвал дараа нь яах вэ гэл нэг л тийм тохгүй мэдрэмж төрөөд нь шүү дээ тий. Тэмүүд хэдийгээр бүр их маш сайхан санал байсан ч гэсэн хилэнцэн ордны мандалтай хүн за үгүй гэж арай л биш юм байна. Биш мэдрэгдээд нэг л биш юм байна гэд зүгээр л нэг тиймэрхүү мэдрэмж маш их өндөртэй. Тэгээд харизм өндөртэй. Тэгээ харизмтай болохоор бусдыг ингэж татах чадвар маш ихтэй. Тэгээ бусд хүмүүст яг ингэж хүчтэй сүрдэм хүн гэсэн тийм сэтгэл төрүүлдэг. Одоо манай Лана маань Justin байна. Justin ч одоо 9-10 онд октодыг хуйлруулж явлаа. Араасаа гүйлгэж л явлаа. За тэгээд дээрэс нь маш мэдрэмжтэй гэж ойлгож байна. Гүнзгий, гүн гүнзгий, ухаантай. Тэгээд ерөөхдөө хөндөй, тийм нууцлаг гэж юм маш их дүгнэгддэг. Тийм болохоор их ордны хүмүүс ер нь тийм Скорпиогийн тийм шин чанартай даалт тухамсраар татагддаг байхыг үүсэхгүй. Та өөрөө хүсэг байх таны татдаг байж магадгүй. Тий. Маш их сонирхолтой тий. Тэгээд зарим хүмүүстэй яг анх уулзахдаа Scorpio Rising хүмүүстэй энэ үнэхээр гэд гоё хүн байна. Вау гэж боддог л зарим хүмүүс үнэхээр үзээд яддаг. Анхны харцаар үзээд ч магадгүй. Эсвэл анхны харцаар амар таалагдж магадгүй. Scorpio Rising хүн өрөөнд орж ирлээ. Зарим хүмүүс нь ямар амар сүрдэм, кул хүн бэ гэж харж болох ч зарим хүмүүс нь хараад ямар ярмасан чи дээ одоо тиймэрдүү ямар амар зэвүүн царайтай юм гэдэг ч юм уу тийм ямар хачаа юм бэ өөрийгөө юу бодчих юу нэрхтэй юм бэ гэж юу ойлгох нь их байдаг. Яагаад гэх юм бол энэ чинь Плутогийн нөлөө. Нэг бол амар тулцсан сайхан бас харагдаж болно. Эсвэл тултлаа ингээд муухай юм шиг муу хүн шиг харагдаж болж байгаа. За тэгэнгүүтээ бас яг Плутогийн нөлөөгөөр заяа амьдралдаа нэг их драма хүсдэггүй зүгээр л ингээд тайван сайхан амьдрахыг хүсэн шүү дээ тий. Өөрхий хилэнцүүд маань тэгэнгүүт Плутогийн нөлөөгөөр зүгээр л драма хүсэхгүй байсан ч амьдралын тэр чигээрээ драмагаар дүүрэн байдаг. Яагаад ч юм ингээд жижигхэн зүйлэн хүртэл бас хүмүүсийн хувьд ингээд амар том драма шиг санагддаг заяа. Тийм тохиолдол бол байгаа. Одоо жишээлбэл заяа нисгээр бодлоо гэж бодъё л та тий гадаад руу аялахаар бодлоо гэж бодъё. Тэнгүүд бүх хүмүүс ингээд зүгээр орж байхад яг хилэнцэн мандалтай хүн ганцаархнаа шалган руу ордог ч юм уу тий. Тэгснэ ингээд тэрнээсээ ингээд баахан юм асууж ирснаа ингээд за зүгээр юм байна гэж гаргадаг ч юм уу тий. Тийм тохиолдол бас байж болно. Ингээд жижигхэн ийм тохиолдол. Өөр хамт явж байгаас найзуудад нь хүртэл ингээд сонирсоо тийм хамт тохиолдол. Тэр нь хаан ч явсан нэг ийм хөрхөн драма болчиход идэв гэж магадгүй. Тэгээд өөрөө хүсэхгүй байгаа ч гэсэн тэгээд драматай драмагаар дүүрэн болохоор одоо яалтай байлээ. За тэгэнгүүтээ бас одоо сексийн хүсэл маш их ихтэй. Тэгээд бас секстэй ч гэсэн маш их сайн хүмүүс байдаг. За тэгээд хилэнцэн ордны мандалтай хүн маань ерөнхийдөө хүссэн зүйлээ заавал авж иж салдаг тийм ер нь бол мятрашгүй зантай гэж хэлж байна. Ерөнхийдөө яг ингэ бодоод үзэхэр хилэнц чинь яг ингэ хатгачаад тэрийг ингэ авдаггүй шүү дээ тий. Тэгэхээр одоо жишээл хилэнц нэг юм могоо барьлаа гэж бодоход тий. Хилэнц могоо барьдаг үлээ. За харин могоо барихгүй. За нэг хавчтай л үзэлцээд идэв шүү дээ. За хулган барьлаа гэж бодъё заяа. Хулган барьлаа гэх юм бол тэр олцоо ерөөсөө ингэ тавьдаггүй шүү дээ тий. Тэгэхээр яг тэр шиг гэсэн үг. Яг ингэ хүсчээ хадуулчаад хорд дуустал нь хүлээгээд тэгээд ичээ болгож магадгүй бах тий. Тэгэхээр яг хүссэн зүйлээ яг хилэнц шиг хатгуураараа хатгаад тэгэж авж иж салдаг. Маш их хүсэл тэмүүлэлтэй. Юу ч байсан хамаагүй ямар нэгэн зүйлийг зорьсон л бол түүндээ
хурж ижил санаа намардаг. Энэ яхаа муу юмарч илэрч магадгүй л дээ. Муу зөвлж иж болно. Тэгэхээр тэрийгээ зөвлөж хэлэх хэрэгтэй. Бас өшөө авалтж байж болно гэсэн үг шүү. Revenge. Гэхдээ яг аливаа юмсыг хүчилж хийх дурггүй. Чи одоо энийг ингэчээж, чи энийг ингэчээж гэдээ ямар нэг юм хэлнэ шүү дээ. Тэнгүүд үгүй гэд содогч юм уу те. Ямар нэгэн байдлаар нөгөө хүн л муухаарснаа. Би яг яага хийх ёстой лээ гэдэг ч юм уу те. Нэг тиймэрхүү тохиолдол байгаа. Тэгээд яг юм дуртай зүйлдээ хамгийн сайн байж чаддаг. Яагаад гэвэл маш их хүсэл тэмүүлэлтэй байгаа даа шүү дээ. Тэгэхээр угаасаа тэртээ яг хүссэн зүйлээ авч байгаа учраас тэрэндээ дуртай байна. Тэнгүүдээ нэг зүйл хүслээ. Тэрийг заавал авч иж санаа нам гэсэн үг. Өөрийнхөө айгу амьдрах дуртай хүн. Тийм өөрийнхөө амьдрах дуртай. Ямар нэгэн зүйлд ерөөсө буулт хийхийг хүсдэггүй. Тэгэхээр өөрийнх нь буруу байсан ч гэсэн ерөөсө буулт хийж чадахгүй байх тохиолдол байдаг гэсэн үг. Өөрийнхөө байр суурийг хамгаалсаар агаал үзэлцээр агаал. Зос бах хилэн цасны өөрөө яадаг лээ тий. Аюултай байдал орж үзэлцээр агаал. Тэгэд үнэхээр хүсэж ивэл бас аюултай зүйлэгч үл тоодог. Тэгэхээр бас тий. За бүр нөгөө нэг казино дээр жишээ авъя. Тэнгүүд чамд ингээ 1000 төгрөг байлаа гэж тий. За тэнгүүд тэр болохоор зэрэг чамд ингээ байгаа бүх зүйл зөө. Тэгээ хилэнцэн ордны мандалтынханд байгаа бүх зүйл зөө. Тэнгүүд тэрийг ингээд бүгдийг ингээ тавих юм бол чи 1 сая төгрөгтэй болно. Харин тавиад алдчих юм бол чи юуж гоцорно. Тэнгүүд хилэнцэнхэн тэр 1 сая хүсэж байгаа учраас бүх зүйлээ тавь гэсэн. Маш эрсдэлтэй зүйл хийх чадвартай. Гэхдээ хамгийн гол нь эн чинь бас Плутогоор илэрч байгаа байхгүй. Плуто буюу 1 сая чи нэг бол маш их аавна. Маш их боён болно. Эсвэл юуч болно. Эсвэл чи юуч болно. Тийм. За тэгээд хилэнцэн ордынхаа ер нь бүгдээрээ яг ижилхэн зүйл ер нь сонирхоод идэг гэвэл үгүй. Яагаад гэвэл хүн болгон өөр сонирхолтой байгаа. Гэхдээ тэд бүгд яг ямар нэгэн зүйлд үнэхээр дуртай байвал тэрэндээ ер нь донцсон гэж хэлж болох үз гэмээр хүсэлтэй байдаг. Зүгээр л obsessed бүдэ дондох. Obsessed. Why are you obsessed with me? Гэдэг. Why are you so obsessed with me? Everybody. За тэнгуүдээ бас эмзэг байхыг үзий яддаг. Одоо ямар нэгэн нөхцөл байдлыг хяналтандаа гартаа авч ижил санаа намардаг. Тэгэхээр одоо emotion юм маш сайн контролдож чаддаг гэсэн үг. Тэгтээ бүр хитрхийг контролддог. Up and down. Yes. Тэгэхээр emotion-оо жоохон гаргаж сурах хэрэгтэй байдаг шүү гэж хэлье. Тэг мөн бас угаасаа бас Scorpio дээр бахаар бас жоохон хэцүү болждөг те. Тэгээд өөрийгөө бусдад нээж сэтгэлийн онгойтол сайхан ярьж те. Тэгэх нь бол өөрт нь бол хэцүү байдаг. Тэгээд өөрийнх нь ойлгож байгаагүй үгзгиймээ хүмүүсээс ойлгох гэдгийг бодож үзэхэд хэцүү байна. Тэгээд бас бусдад яг шүүгтгээсээ айх биш. Зүгээр л бусдад ингэж илэрхийлж гаргахаас айдаг. Тэгэж зүгээр л маш их хувийн орон зайн чухал учраас сэтгэлээ онгойтол ярилцах нь маш хэцүү. Өөрийгөө эмзэг гэж ер нь харуулахыг аяг хүсдэггүй гэж болно. Одоо мэлхийн орч те усад усны орч шиг ер нь тийм эмзэг, мэдрэмтгий, сул дорой гэж харагдахыг үнэхээр хүсэхгүй. Үргэлжил тийм хүчтэй тийм мэдрэмж ингээд бусад өгдөг ч юм уу те. Би бол ингээд би хүчтэй хүн гэдэг харуулахыг хүсдэг. Гэтэ дотоод бас амар эмзэг хүн байдаг байж магадгүй. Гэтэ хаяа ч гэсэн зарим хүнд ч гэсэн эмзэг байх тохиолдол бас байгаа. Тэгээ тэрийгээ бүр үнэхээр ингээ гаргаж чадахгүй бол өөртөө ганцаараа багтаа ч юм уу те. Ганцаараа зөөлж болно шүү дээ. Хэрэгтэй. Тийм. Тэгэхгүй бол бас ингээд яваад ийн гэдэг бол бас болохгүй. Амар хэм хурж ил гэсэн үг. Ер нь хилэнцийнхэн. Тэр одоо нэг гаргаж байгаа тэр зүйлсээ илэрхийлж гарахгүй дотор хураал байна. Одоо өмнө бас нэг подкаст эхэлчихсэн шиг тогтон устай намаг шиг те. Ямар нэгэн шинэ урсгал, ямар нэгэн шинэ ингээд зүйл харж ирэхгүй бол тэр намаг тэнд ингээл улам ингээд өмхөрөөд яагаад гэдэм юм уу те. Тиймэрхүү байдлаар байгаа л гэсэн үг. Тийм тэгээд бас ингэж бодохоор урсгал ус гэж ирснээс урсгал ус буюу бас өөр хүний бодол санаа яг өөрт чинь цааш нь харах үнцэг авчирна шүү гэдгийг бас санах хэрэгтэй. Хилэнцийнхэн бас нэлээ яг өөрийнхөө үзэл бодолтой үнэнч нэг тэгж солигдоод байдаггүй. Хүний үгэнд нэг ороод байхгүй. Тэгэхээр бас
нэг хувьсамтгай шин чанар дутагддаг гэсэн үг. Тэгэхээр одоо жишээл заяа нэг хүнийг хилэнцгийн ордны мандалтай хүн хараад шууд ингээд дургу болчих шүү дээ тий. Тэгэх юм бол тэр хүн юу ч хийсэн өөрт нь ямар ч сайн зүйл хийсэн тэр хүн дургуулна гэсэн. Тэгэхээр энэ зүйлөөгөө жоохон flexible буюу тий жоохон олон талаар халж үзэх сурах хэрэгтэй. Жоохон наантай цаантай ингэж харах хэрэгтэй гэж бодож байна. Тэгээд хилэнцэд хэрэг бас амар дургу хүмүүс байх юм бол энэ орд угаасаа байх ёстой учраас л ийм шин чанартай орд байгаа. Тийм болохоор ямар ч тийм үзэн ядалт hate байх эсгүй шүү. Таны өөрөө чинь яг орд ч гэсэн амар сөрөг тал бас байгаа. Муу тал байгаа. Тэрнтэй адилхан бүх ордонд сайн муу чанар яг хосолж иж энэ орд чинь ингээд ордууд чинь ингээд ер нь нэг зохиц юмнууд ингэж хүн гэдэг зүйлийг ингээд бүрэн бүрдүүлэх чухал байгаа шүү гэдгийг ойлгоорой. Яан л гэсэн үг шүү дээ. Яан арга бэлэг. За тэгээд яг өөрийгөө бусдад нээж чадахгүй байгаа шүү дээ тий. Тэгээд үүнээсээ болоод заяа хүмүүстэй дотносох хүсэлтэй байсан ч ерөөсөж чаддаггүй. Тэгээд зарим хүнд ингээд итгээд өөрийнхөө тухай ярьлаа гэж бодсон шүү дээ тий. Тэгээд яг ярьсныхаа дараа харамсаж эхэлнэ. Яг би яагаад ингэж хэлвэ? Гэт тэнгуут заяа бас магадгүй хилэнцэн ордны мандалтай хүнд маш их дотны найз байлаа гэж бодъё л доо. Дотны найз нь бүх зүйлээ яриад байж шүү дээ тий. Хилэнцэн ордны мандалтай хүн их ярихгүй байлаа гэж бодъё шүү дээ. Тэнгуут нөгөө дотны найз нь бас жоохон дотор тамиртай байж магадгүй юм гэж бодох бас байгаа. Яг гоо дотны найз нь тэгж бодохгүй байх л та угсаа дотны хүн юм чи. Гэхдээ ямар нэгэн байдлаар найз ч юм уу эсвэл өөр нэг танихгүй хүн дотор тамиртай гэж бодох тохиолдол бас байдаг. Яг яагаад гэвэл тэ өөрт болсон зүйлийг хэлэхгүй байгаа учраас тэ. За энэ угаасаа л тэ юм хэлэхгүй ингээл болгоо явчихдаг. Тийм тохиолдол бас байгаа. Тэгэнгүүт энэ хүмүүс чинь хөөхий өөртөө ингээд тэ нэмэр байдаг ч гэсэн ерөөсөж чаддаггүй шүү гэж бас хэлье. Бас ойлгоорой. Justice for хилэнцэг. Justice for Scorpios нэрнгээс. Тэгэл үнэхээр яриулж чаддаг хүмүүс нь л сайн яриулж чадгалах гэж бодож байна. Тэгээд бас нөгөө occult бас жоохон occultism буюу одоо нөгөө нэг жигэн tarot, далд хумсар, sixth sense, witchcraft ч юм уу тийм. Шалмын зангуйл дараараа гэлтэй. Тиймэрхүү юмд ерөнхийдөө амар жоохон авьяастай тэгээд бас жоохон автдаг. Тийм. Тэгээд нөгөө нэг psychic power гэж яддаг шүү дээ ингээд. Юу гэж монголоор хэлэх юм бэ? Зөв сонирхол. Тийм. Зөв сонгийн хүч чадал маш ихтэй гэсэн. Гэхдээ ер нь бол энэ тоглоом биш шүү. Яг үүндээ хүмүүс ингээд за хилэнцгийн гэлэл амар тэгээ psychic powerтэй зөв сонирхол гэлэл гэж боддог гэж магадгүй. Гэхдээ яг үүндээ хилэнцгийн энэ зүйлд маш их сайн. Бүр no joke. За тэгээд хилэнцгийн нэг их олон найзтай байдаггүй зүгээр л маш их цөөхөн итгэлтэй хүмүүсээр хүрээлүүлэх дуртай. Тэгээд заримдаа энэ хүмүүсийн олон нийтийн газар байлаа гэж бодъё л тоо тий. Тэгэх юм гарын салганаад сэтгэл нь ингэж түгшдэг. Зүгээр л ингээд энд байх юм шиг бүр биндээс гармаар байна гэдэг ч юм тий. Social anxiety гэж ааштай. Яг зарим өөр бусад гарын мэрэгэн юун дээрээ интернет шатгалаад олонний дунд байх дуртай хүн байж магадгүй. Тийм дуртай байж магадгүй. Гэтэ хөвчлийн ер нь л тийм олон хүнээс хол байхыг илээд үздэг. Одоо жишээл Gemini саантай ч юм уу тий. Эсвэл Gemini муутай байх юм бол бас жоохон олон хүнтэй ингэж харьцах дуртай. Гэтэл ер нь яг юу нуухаа мэдчихэж байгаа тэр хүмүүс. Юу ярихгүй мэднэ гэсэн үг. Хитрхи хичнээн агаарлаг орд байсан ч гэсэн өөртөө хязгаараа тавьчихад байна гэсэн үг. Бусад хүмүүсийг ажиглах дуртай. Тэгээд ямар нэгэн тийм нуугдсан зүйлүүдийг олж анзаарч чаддаг. Тэгэхээр ингээл ямар нэгэн хүн зүгээр байгаад юм шиг байлаа шүү дээ. Тэнгүүд яг өндөө дотор нэг зүйл боллоо гэхэд тэрийг ингэж маш их олон хүнээс хилэнцэн ордны модалтай хүн л олж харж чадна. Энэ ингээд жоохон ингэсэн байна да гэдэг ч юм уу те. Яагаад гэвэл ингээд маш их ажиглаж байгаа шүү дээ те. Яг энэ хүн яагаад ийм зүйл хийгээд байна? Яг энэ хүн яг яагаад ийм хариу үйлдэл гаргаад байна гэж дотроо бодоод ажиглаад гэсэн юм байна да. Угаасаа маш их зүүн сонтой шүү дээ те. Тийм ч болохоор ингэж олж анзаарч чаддаг гэсэн үг. За тэгээд бидний хамгийн сайн мэддэгчлэн хилэнцэн ордны юм сартай.
Хартай. Тий, ер нь бол ихтэй хартай. Ягаад гэвэл одоо өөрийн хайртай хүний хүндээ ер нь бол obsessed болцсон гэсэн үг шүү дээ. Бас өөрт нь бас obsessed байхыг хүсдэг гэсэн үг. Өөрөө хилэнцэн орчин өөрөө нүуний intimacy буюу дотн байдал гэдэг зүйлийг амар их хэмэлдэг төрлийн хүмүүс болохоор тийм зүйл нь холдоод ирэнгүүт ч юм уу те хардах нь ихсдэг. Өөртөө илүү ойр байхыг хүсдэг гэсэн үг. Гэхдээ бас хар гэдэг бол жоохон өвчин шүү. Ихсээ тэр нь бол өстой хэрэггүй. Яг гоо жоохон бол байж болно тий. Маш жоохон бол байж болно. Гэхдээ бүр ихсэх юм бол яг үндэ харилцаа чинь үнэхээр токсик болно. Тийм ч болохоор бас маш их хартай болохоор хүмүүс токсик гэж хүлээж авдаг гэж магадгүй. За тэгээд яг хүмүүсийг яг өөрийнхөө иргэшээлтэд оруулах дуртай. Энэ бас маш их том хүндрэлтэй зүйл юм да. Тэгээд угаасаа ингээд тэргүүдээ хяналтыг гартаа авах дуртай гэдгийгсэн шүү дээ. Тэгэхээр нөгөө хүнийхээ өөрийнхөө хяналтанд байлгах дуртай гэсэн үг байхгүй. Манипуляц хийх. За яах одоо бас за тэгэл яах тий. Тэгэл манипуляцанд орох дуртай хүмүүс байл тэгэл орно шүү дээ. За ер нь бол тий. За тэгээд бас хилэнцэн орчны мандалтай хүн дэлхийн ван гараг эсвэл ангараг гарагийг ямар байшинт байгаагаа харах хэрэгтэй шүү. Тэр хоёр гараг чинь яг эдгээр байшин дээр вэ те. Тэр одоо байшин чинь таны амьдралд чухал үүрэг рол үзүүлэх байшин шүү гэж хэлье. За хилэнцэн орчны мандалтууд маань сонсоорой. За ерөнхий шин чанар маань бол ингээд ерөнхийдөө дууслаа. Одоо бид хоёр сул талаа ярьдагаараа. За тэгээд хамгийн ихний сул тал маань хүч чадлыг хэтэрхийх хүсдэг. Тэгээд тэр нь бас өөрөө буруу зүйл. Одоо obsessed with power гэсэн. Тэгэхээр хүч чадлыг хэтэрхийх үнэлээд хүч чадлын төлөө л явна гэсэн. Тэгэхээр одоо хүч чадалд ингээд давтаад байгаа шүү дээ. Тэгэхээр хүссэндээ буруу аргаарч хамаагүй хүч чадхаар хүмүүс гэсэн. Тэгэхээр бас жоохон аюултай шүү. Хит их эрх мэдэл хүч чадлыг хүсэж хэрэггүй. Бас өөрөө хязгаарлалт сурах хэрэгтэй байх нь шүү дээ. Хэрэг хүрээ гэж бодж байвал маш зөв замаар л хүрэхийг шийдсэн дээр. За тэгээд хайрын хувьд гэх юм бол ямар нэгэн байдлаар нөгөө хүнээсээ илүү хүчтэй байх хэрэгтэй гэж боддог нь хаяа тус сул тал болдог. Заавал би нөгөө хүнээсээ ер нь илүү хүчтэй эрх мэдэлтэй энэ харилцаанд тийм байх хэрэгтэй гэж боддог. Ерөөсөө тэнцэр. Нөгөө хүнээсээ би ерөөсөө дорн орно гэж байхгүй. Юун дээр ч штэ. Харилцааны юун дээр ч. Би бол угаасаа ингээд энэ харилцааны бүх зүйлийг шийддэг, яг контролддог хүн байх хэрэгтэй гэж боддог. Энэ нь өөрөө ингээд маш муухай нөгөө партнераа manipulation хийж байгаа нэг жишээ болно гэсэн үг. Тэгэхээр хилэнцэн энэ хүмүүс яг ийм зүйлийг өөрөөсөө мэдрээд ч юм уу бусад хүмүүстэй хэлжээвэл энийг тосоох хэрэгтэй. Тэгвэл эн чинь ингээд цаашаа бүр аюултай. Өөрийнхөө хит дүгэл гэсэн буруу зүйл болно. Тийм болохоор анзаарч гисэн цагаасаа засах хэрэгтэй. За тэгээд бас дарамтанд сайн ажиллаж чаддаггүй. Стресс ерөөдөө сайн ажиллаж чаддаггүй гэсэн. Бас дарамт гэдэг нь бас яг өөрөөр одоо жишээлбэл өндөр алтан тушаалт юм билаа гэж бодож л доо. Тэнгүүд тэр хүн чи энийг ингээ хийжээрээ, ингээрээ гэдэг штэ тэ. Тэнгүүд өөрөө хүсэж байгаа ч гэсэн ерөөсөө хиймэргүй санагддаг. Зүгээр л ингээ хиймэргүй ерөөсөө сайн ажиллаж чадахгүй гэсэн үг. Тэгэхээр юу хийхээ хүнээр ерөөсөө заалгуулах маш их дургу. За тэгээд зарим нэгэн зүйл саний ярьсанчлан залмихтэй зүйл хийж болно. За тэгээд бүр аргаа барах юм бол манипуляц хийх. Тий. Хүчрхийлэлж үйлдэж магадгүй. Тэгээд хитрхи ялуу зүйлийг хяналттай байлгах, дарамтанд байлгах гэдэг зүйлийг хийж магадгүй. Гэхдээ ер нь бол хяналт байх хэрэгтэй. Гэхдээ ихтгэм бол яг үндэ хяналт гэдэг бол үнэхээр аимшигтай зүйл. Одоо эрх чөлөө гэж байхгүй болгоод юм л гэсэн үг шүү дээ. Тийм болохоор энийг бас анхаарах хэрэгтэй. Эдгээр хүмүүс нь бас яг өөрөөгөө илүү хяндаг бас. Тийм болохоор тэрийгэ ч гэсэн болох хэрэгтэй. Хайж гэсэн өөртөө жоохон эрх чөлөө өгөлдөө. Хүссэн зүйлийг хийлдээ. Бие даасан байх хэрэгтэй. Тийм бие даасан байх хэрэгтэй гэж бодсоор байгаад яг өөрөөгөө алж байгаа л гэсэн үг шүү дээ. Тэр чинь. Тэгээд тийм болохоор бас энийг хэлье. Өөртөө ч их эрх чөлөө олгоцоор нөгөөндөө ч эрх чөлөөг олгож сурах хэрэгтэй. Жохон хонхын ордны шин чанараас жохон суралцах хэрэгтэй. Хаяа. Тий. За тэгээд хит ургуулan бодох, overthinking хийх хандлагатай байдаг. Ямар нэгэн зүйл боллоо гэж бодоход тэрийг за энэ ингээд гэд боломжтой бүх муу үр дагаврыг нь бодож
тэрэндээ маш их шаналдаг. Энэ ингээ болчихвол би одоо яана. Би тэр үед нь яг ямар арга хэмжээ авах вэ? Гэт тэнгүүд угаасаа тэр чинь нөгөө амьдралаа контролдох гээд байгаа шүү дээ. Өөрийнхөө бүх хяналтандаа байлгах гээд байгаа шүү дээ. Тэнгүүд тэрнээсээ болоод ийм зүйл болоод ийм муу уур дагавар болчихвол би яг ийм зүйл хийх ёстой юм байна. За дараа нь ийм зүйл болол би ийм зүйл хийнэ гэд өөрийгөө маш их ингэж одоо шаналгадаг. Тэгэхээр тэр зүйлээ бас жоохон одоо болох хэрэгтэй. Inner peace те. Inner peace, dinner please гэдэг. За тэгээд бас ямар ч зүйлд амархан донтдог зөө. Ямар нэгэн зүйлийг хэтрүүлэн хийх хандлагатай байдаг. Хэтрүүлж хийх. Одоо хэтрүүлж ургуулсан бодох, хэтрүүлж контролдох буюу хяналттай байлгах. Хэтрүүлж хийчих, хэтрүүлж хүсэх. Тийм болохоор тэр зүйлээ жоохон одоо тэнцвэртэй байх хэрэгтэй гэж бодож байна. Тэгээд бас ямар нэгэн зүйлийг алдахаас маш их хайдаг. Одоо жишээлбэл хүч, мөнгө, эд зүйл, хүн гэдэг ч юм уу те. Тэгээ өөртөө байгаа эрх мэдэл хүч чадлыгаа алдчихвал би одоо яг яах вэ? Гэж их маш их бодоод тэр алдах юм бол тэрний хараас нэлээд их харамсаж гашуудна. Тэр нь бас өөрт нь аюултай болно. Тэгэл алдсан нэг мөсөн нэгэнт явчихсан юмны араас өөрийгөө зовоод идэх гэх юм да. Тийм байна. Тэгээд яг харилцаандаа өөртөө итгэлгүй болох үедээ маш их хартай болдог. Гэхдээ ерөөдөө бол угаасаа хар гэдэг бол яг өөртөө итгэлгүй байгаагийн шин биш гэж одоо үздэг. Тийм болохоор бас өөртөө жоохон итгэлтэй болох хэрэгтэй шүү. Хэрвээ тэгэх юм бол арай харчин гайгүй болох байхаа гэж бодож байна. Тийм. Тэгээд нөгөө хүнээс юм баталгаа хүсэж хэрэггүй. Чи яг надад хайртай юм уу? Тий. Чи яг ингээд надтай л хамт байх юм уу гэл ингээл зовоод ах шаардлагагүй. Дахин тэгж асуух хэрэг байхгүй. Тий. Хэрвээ тэр хүн ингээд танд хитрхи хайртай биш байсан ч гэсэн та өөрөөрөө байх хэрэгтэй. Өөрийнхөө бие даасан та бол өөрөө ганцаараа байсан ч чадах гэдэг зүйлийг бас ойлгох хэрэгтэй. Хэд хүнээсээс хамааралтай болохгүй, хүнийг бас өөрөөсөө хамааралтай болгож болохгүй. Тийм зүйлд анхаарах хэрэгтэй. Тийм. Тэгээд бас дэлхийн ертөнцийг ойлгохоос илүүтэйгээр яг өөрийгөө илүү их ойлгох хэрэгтэй. Манай хилэнцийнхэн маань одоо дэлхийн ертөнцийн дээр болж байгаа хар муу зүйлсүүдийн талаар, гүнзгий зүйлсүүдийн талаар илүү их судлаад байгаа шүү дээ. Тэнгүүдээ өөрийгөө судлах мартчихдаг. Тэгэхээр өөрийгөө судлаад, өөрийнхөө тийм одоо харанхуй зүйлсүүдийгээ судлаад, хэцүү зүйлсүүдийг те өөрийгөө илүү сайн ойлгоод тэр бүх зүйлийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэж бодож байна. Тэгээд өөрийгөө ерөөсөө хайрлахгүй тохиолдол, үзэн ядах тохиолдол маш их байдаг. Тэгээд үүгээрээ ч гэсэн яг өөрийнхөө тухай муухай зүйл бодоод өөрийгөө маш их зовоодог. Бүр extreme case гэх юм бол те өөрийгөө одоо амиа орлохын тулд зүсэх ч юм уу те эсвэл ямар нэгэн байдлаар өөрийгөө зовоож зүсэх ч юм уу те тэрнээсээ таашаал авах гэдэг ч юм уу ингээд тийм тохиолдол бас байж болно. Тэгэхээр одоо ийм аимшигтай тохиолдол угаасаа бүр маш цөөхөн тохиолдолоос бүр тохиолдохгүй байгаасаа гэж хүсэж байна. Өөрийгөө үзэн ядахгүйгээр өөрийгөө ойлгох хэрэгтэй шүү. Хайрлаарай. Хүчтэй байгаад чинь маш их одоо талархаж байна. Та хичнээн өвдсөн ч гэсэн та өөрийгөө эдгэх маш их хүч чадалтай болон бусдыг ч мөн ангаах чадвар танд маш их байгаа. Тэгэхээр өөртөө болон бусдад ингээд амар сайн туслах юм бол таны одоо тэр хүч чадалцыг зөв илэрч байна гэсэн үг. Хүнд хэцүү зүйлийг давхад тусалж байвал энэ айгу зөвөр илэрч байна гэсэн үг шүү. Тэг хилэнцэн ордны хамгийн одоо чухал байж болох үйс хамгийн сайн зан чанар бол тэр л юм да тий. Өөрийгөө ойлгоод өөр тохиолдсон зүйлүүдийг хүлээн зөвшөөрөөд тэрийгэ даван тулаад өөр босод хүмүүс зөвлөгөө өгөх. Муу зүйл тохиолдож байхад нь зөвлөгөө өгөх. За ингээд хилэнцгийг маань одоо маш их удаа ярьлаа. Тэгээд энэ үртэл одоо сонссон бүх сонсогчдоо бүгдээрэнд нь маш их баярлалаа. Тэг өөрийгөө хүлээн зөвшөөрөөрэй. Тэг хилэнцэн ордын мандалтуудаа ойлгоорой манайхаа. Бас ямар хэцүү байдаг гэдгийг өөрийнхөө оронд тавьж үзээд ойлгоорой. Бити бас хейт хийгээрэй. Хүн болгоно л адилхан шүү дээ тий. Нахан л өөр зажимстай болохоор. Тэгээ дээрэс нь манай хилэнцэн ордны мандалтын хүмүүс маань комент хэсэгт өөрийнхөө гоё тий тэр туршлагуудаасаа хуваалцаарай. Илэрхийлж гаргаарай гэж хүсэж байна.
За бүр илэрхийлж гармааргүй зүйл байх юм бол жижигхэн зүйл ч гэсэн хэлээрээ те. Одоо таарж юм, таарахгүй юм гэдэг ч юм уу те. Тийм зүйлөөгөө хэлээрээ. Тэгэд энэ хүртэл сонссонд бүгдээрнээ баярлалаа. Дараагийн part 2-ороо уулзцгаая. Баяр таа. Баяр таа.